Эксклюзив компани болон хан улдуургийн татварын хилцээний дундах маргаан олон нийтийн анхаарлын төвд оршоод багагүй хугацаа өнгөрч байна. Бүр сүүлдээ ерөнхий сайд нь төрийн албаныхныг дуудаж үнэн худлын дэсийг хэлэлцэв. Харин баримт юуг өгүүлнэ вэ? 750 сая төгрөгөө авлаа гэдэг ингээ яриад телевиз, радио ер нь хэвлэл мэдээлэлээр их ярьж явахад манай нэг найз тэгж хэлжсэн. Мая чи Монголынхаа хөрсөн дээр буух болоогүй байна гэд. Тэгэхээр би гайхаад яагаад гэхэд одоохон танаа дээр татварын шалгалтаар орж ирэндэ гэдэгхгүй. Үгүй тэгээд юу гэж. Тэгээд нэрээ ч удаагүй ер нь сарын дараа манай дээр татвар орж ирсэн. Шалгалт орж ирсэн. Үүнийг тодруулахад хан улдуургийн татварын алба нь тухайн компанид 2013 оны 11-р сарын 26-ны өдөр хяналт шалгалт оруулахаар томилолтыг 2 байцаагчид олгосон байна. Энэхүү баримтаас та харж болно. Бас нэг баримт байгаа нь Чингис Бондоос авсан зээл. Эксклюзив компани нь Чингис Бондоос зээл авах санхүүжүүлэлтийн гэрээ 2012 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хийгджээ. Харин тус компани Дансаар 2012 оны 5 дугаар сарын 14-нд мөнгө орж ирсэн гэдгийг та дэлгэцээс харж болно. Энэхүү баримтаас харвал татвараас орсон шалгалт 1 жил 6 сарын дараа орохыг Мая цэцэг хатагта 1 сар гэж андууран хэлсэн байж болох юм аа. Өнөөдөр би 100 гаруй хүнийг ажилдаа орлоготой хүн ажилчин хүн өнөөдөр сая төгрөгтэй байна гэдэг бол амжилтахгүй юу? 100 ажилтнтай гэж ярьж байгаа тэрээр татварын албанд 2011 болоод 2012 онд 39-оос 44 ажилтнтай гэж тайлан өгчээ. 100 ажилчдыг сарын 1 сая төгрөгөөр цалинжуулж байсан гэвэл тус компани жилдээ 1 тэрбум 200 сая төгрөг зарцуулахар байна. Гэтэл компани нь жилдээ 1 тэрбум төгрөгийн орлоготой гэсэн тайланг та харж байна. Инхээр тус компани нь олсон бүх орлогоо ажилчдаа цалин болгоод өгчөгдөг гэсэн үг үү? Тэгэхээр ажилчдад олгосон цалингийн татвар болоод нийгмийн татгал нь хаана явна вэ? Үүнд хариулт хэрэгтэй болно. За манай дээр 2013 онд татварын шалгалт орсон. Тэгээд 150 сая төгрөгийн акт тавигдсан байдгийн. Тэр актыг бол манай компанид хүлээн зөвшөөрсөн. Одоо төлбөрөө төлнө, бохирлоо барагдуулна гэд. Гэхдээ биднэрт хамгийн гол нь боломжийг олгоогүйгээр энэ одоо бидний яриад байгаа төрийн одоо татварын дарамт гэдэг юм л та. Яг тэгэхээр 2014 оны 3 сард манай дансыг хааснаар одоо өнөөдөр хүртэл одоо жил 6 сар болчихлоо шүү дээ. Нэгдэггүй. Эксклюзив компани захирал Мая цэцэг нь 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр татварын хяналт шалгалтаар гарсан акта зөвшөөрч гарын үсгээ зуржээ. Уг актанд 15 хоногийн дотор төлнө гэж дурдсан байна. Гэтэл энэхүү хугацаанд татвараа төлөөгүй учраас хан улдуургийн татварын хилтэс актыг төлөвлөхөөр дуудахад 2014 оны 4-р сарын 9-ний өдөр Мая цэцэг захирал 10 хоногийн дотор төлнө гэж гарын үсэг зурж мэдэгдэл гарган авсан байгааг энэхүү баримтаас харж болно. Хуулинд зааснаар 15 хоногийн дотор төлөөгүй бол татвар төлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн тухайн татварын албаны дарга нь 60 хоног хүртэл сунгах боломжийг олгодог. Хан улдуургийн татварын алба нь Мая цэцгийн хүсэлтгүйгээр 60 бус 96 хоногийн боломжийг олгосон байна. Дансаа халгуулсны дараа Мая цэцэг захирал 2014 оны 8 дугаар сарын 22-нд дансаа нийлгэх хүсэлт гарган дахин татвараа төлөх хугацаа хүссний дагуу татвараас дансыг нээж өгч. Гэтэл мөн л хэлсэн хугацаанд төлөөгүй тул 2014 оны 11 дугаар сарын 17-нд дахин татварын албанд 10 хоногийн хугацаанд төлнө. Хэрв төлөхгүй бол дансаа хаалгахад билэн гэсэн хүсэлтийг гаргасны дагуу татвараас дансыг хаасан байх юм. Үүнээс харахад хан улдуургийн татварын алба хуулиас давсан шийдвэр гарган Мая цэцэг захиралд олон боломжийг үүсгэж өгчээ. Татварын ойлгож одоо хүлээж авсан татварын ерөнхий газрын даргамаа солигдчихлоо шүү дээ. Мая цэцэг болон хан улдуургийн татварын хилцээний хоорондын маргаан 2014 оноос эхлэлтэй. Гэтэл Мая цэцгийн магтан ярьсан Батмагна дарга нь энэ асуудлыг зохицуулаагүй байна. Эксклюзив компанид дансаа хаалгаад 1 жил 6 сар болж байхад энэ асуудал огт шийдэгдээгүй. Харин асуудлыг шийдэх ёстой Батмагна дарга нь уг компани шалгалт хийсэн байцаагчийг ажлаас нь халж хэлтсийн даргын 6 сарын цалин 20% хасах шийдвэрийг гаргажээ. Харин энэ асуудлыг шүүх хэмж үзээд байцаагчийн зөв болохыг тогтоосон байна. Яг тэр Чингис Бондын үед одоо ингээд өгөх гэж байгаа юм шиг, өгөхгүй ч байгаа юм шиг маш их эргэлзээд айгүй 7-8 сарын хүлээлт үүсгэсэн шүү дээ бид нарт.
бараг 10 сар ч юм уу. Тэр оронд утас нь олоод би айгүйх мессеж өчтдөг байсан. Дандаа худлаа ярьдаг. Тэ ер нь ингээл гэж. Ганц хийж байгаа даваад ирсэн юм шүү. Үгүй. Гэхдээ би тэр хүнийг мэдгүй. Надад ерөөсөө хариу ирдэггүй байхгүй. Ирж байгаагүй. Тийм болохоор уншдаг ч юм мэдгүй шүү дээ. Дарамтлал гэхээсээ илүү би үнэн үг л хэлж ирсэн. Яа тэгэхээр тоос юм би. Үйлдвэрлэгч хүн гэдэг бол арай өөр өнцгөөс бас хард юм аа. Тэгсэн нэг өдөр утас дуурайд ингээ харсан. Нөгөө ерөнхий сайд би тэгээ бүр ингээ шоконд орсон ингээд гай. Тэг ингээд утсан гэсэн чинь ерөнхий сайд алтан уяг байна. Манай эксклюзив компани 2009 оноос үйл ажиллагаагаа явуулсан. Айл хэдийн 2013 онд өөрсдийн брендийг гаргацсан, хөл дээрээ тогтцсон, жилийн 1.8-аас 2 тэрбумын эргэлттэй ийм компани байсан. Гэтэл Чингис Бонд авсныхаа төлөө өнөөдөр би нуслуулчлаа гэж харж байгаа. Энэ юу вэ гэхээр ерөөсөө төрийн оролцоотой ямар нэгэн хөрөнгө оруулалтыг одоо ярьж, хэлж байсныхаа одоо би горыг амсаж гэнэ үү гэж бодож байгаа ш. Би бол Чингис Бондоос 750 сая төгрөг авсандаа харамсаж байгаа. Учир нь энэ миний бичсэн төсөл 5 тэрбум төгрөгийн төсөл байсан. Яг шалгараад арилжааны банкн дээр очиход барьцаа хөрөнгөнд нь тааруулна гэд 750 сая төгрөг өгсөн. Угаасаа арилжааны банк ямар босгоо тавьдгийг одоо бүх мэдж байгаа шүү дээ. 3-аас 4 дахин илүү хөрөнгөтэй байж одоо хусан зээлийг авдаг. Тэгэхээр 750 сая төгрөгийг авахын тулд би өөрийнхөө бүх хөрөнгийг барьцаанд тавиад авсан. Тухайн компани 2011 оны жилийн эцээр өөрсдийн гаргаж дүүргийн санхүү тушаасан санхүүгийн тайлан балансаар эргэлтийн хөрөнгө нь 212 сая төгрөг бол үндсэн хөрөнгө нь 124 сая төгрөг байна. Харин 2012 оны хагас жилийн санхүүгийн тайлан балансаар эргэлтийн хөрөнгө нь 273 сая төгрөг, үндсэн хөрөнгө нь 869 сая төгрөг болж өсжээ. Чингис Бондын зээлийн гэрээ 2012 оны 5 дугаар сарын 8-нд хийгдсэн. Дээр үзүүлсэн баримт бол энэ. Харин санхүүжилт нь 2012 оны 5 дугаар сарын 14-нд дансаар орж ирсэн байгааг үзэгч та харж байна. Мөн өдрөө эксклюзив компани дансаар мөнгө шилжүүлж үл хөдлөх хөрөнгө худалдан авсан байх юм. Энэхүү баримтаас та харж байгаа бах. Угтаа Чингис Бондын зээлээр үл хөдлөх хөрөнгө худалдан авах ёсгүй. Гэтэл ийм зүйл болсон байх юм. Ер нь бол манай төсөл өөрөө 5 тэрбумын төсөл байсан. Яг одоо тэгээд тэр маань ингээ хасагдаж явцаар хагаад танах ерөөсөө 750 сая төгрөгийг л авах боломжтой чадвартай юм байна гэд. Тэгээд олгогдохдоо 600 сая орчим. Майд цэцэг хатагтай яриа бүр нь өөр тоо баримтыг өгүүлдэг нь тунд сонирхолтой. Чингис Бондоос зээл авахаар Голомт банктай хийсэн зээлийн гэрээ нь 796 сая төгрөг. Харин өөрөө дээрх яриан дээр 600 саяыг авсан гэж эхлэв. Тэгэхээр 196 сая төгрөгийг хэн авсан болж байна вэ? Бас л асуултын тэмдэг. 196 сая төгрөг чухам хаашаа орсон гэдгийг майд цэцэг хатагтай тайлбарлаж чадах байх. Ямар тач ийхүү татвар төлөөгүй гэх маргаан нь сүүлдээ Чингис Бондоос хэрхэн санхүүжилт авсан. Тэрхүү санхүүжилт нь зориулалтаараа зарцуулагдсан эсхийг тодруулах үнэн худлын дэнсийг бий болгох төлөвтэй.